Ерөнхий вэнтгэгч Sow Media. За юу яцхан манайхаа Аригун подкаст юм уу? За юу яцхан манайхаа Аригун базааны маань цааш нэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд ойрын үед Монголын кино урлагтай холбоотой ямар шин содон зүйл гарав хэдүүлээ хамтдаа баццгаая. За базааны маань ивентгэгчээр Sow Media платформ хамтран ажилладаг гэдгийг та бүхэн бас мэдэх баха. Тэгээд та бүхэн Sow Media-гаас Монгол гадаадын бүх төрлийн кинонуудыг хүлээн авч үзэх боломжтой. Тэгээд сүүлийн үед бол нэлээд гой кинонууд нэмэгдсэн байсан. Тэгээд би хамгийн сүүлд бол Алдуул гэдэг киног бол үзсэн байгаа. Зив фильмийн уран бүтээл байгаа. За тэгээд залуу найруулагч одоо Буян Батын ээлжид уран бүтээл байгаа. Тэгээд өстой жинхэнэ Монгол драм одоо ийм crime төрлийн юм шиг ийм кино байгаа. Та бүхэн бас Алдуул киног бас заавал үзээрэй. Би яг өөрийнхөө үзсэн сэтгэлийг бол одоо Facebook дээр энэ 7 хоногт бол оруулнаа. Ямар ч байсан надад бол үнэхээр их таалагдсан. Тэгээд Зив фильм бол сүүлийн үед бол шинэ уран бүтээлтэй бас ороод дараагийн уран бүтээл нь тун удахгүй бас хийгдэх гэж байгаа. Тэгээд базаан дундуур хэдүүлээ ярьцгаая тийм ээ. За базааныхаа эхэнд бол удахгүй нээлттэй хийх гэж байгаа кинонууд болон одоо дөнгөж хийгдэж эхэлж байгаа ямар кино байна та бүхэнд бол мэдээлэл хүргэдэг байгаа. За хамгийн ихний мэдээ бол одоо тэртээ 2012 онд нээлттэй хийжсэн Найз хэмээх уран сайхны киноны одоо үргэлжлэл гарах гэж байгаа юм лээ. Тэгээд миний дуртай киноны үргэлжлэл гарах гэж чадвал би бол маш их баяртай байгаа. Тэгээд анхны хувилбарыг бол одоо жүжигчин найруулагч Болдбаатар ах найруулж одоо хүргэж исэн бол одоо шинээр хийж байгаа энэхүү Найз 2 киноны одоо найруулагчаар нь бол Влад Анхаа хэмээх одоо залуу найруулагч ажиллаж байгаа юм байна лээ. Тэгээд Влад Анхааг та бүхэн одоо мэдгүй байгаа бол өнгөрсөн жил бол тесрэлт хийж исэн Наадам хэмээх уран сайхны киног найруулсан найруулагч байгаа. За Найз киноны үргэлжлэл бол одоо олон ангит кино байдлаар бол үзэгчдэд хүрэх гэж байгаа юм байна лээ. Тэгээд одоогоор бол конфирм хийсэн жүжигчдээс бол жүжигчин Бат Түшиг болон одоо жүжигчин Хосоо нар бол харагдаж байна. Энэхүү постэр дээр нөгөө хоёр нь бол эргэж ирэх хэрэггүй хэсэг нь бол одоогоор бол тодорхойгүй байна. Миний хувьд бол мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан энэхүү кино бол одоо дөнгөж хийгдэж эхлэх гэж байгаа юм байна гэж би бол ойлгосон. Ягаад гэвэл одоо уран бүтээлчдийн багаас бол энэхүү рилийг бол өөрсдийнхөө Facebook хуудсан дээр бол оруулсан байсан. За би бас яг дөнгөж сая явал та хэдтэй хамт одоо яг энэ рилийг үзлээ. Тэгээд саяны рил дээр харахад бол Аглуу ах бол харагдаж байна тийм ээ. Аглуу ах бол 1-р ангийнхан эсрэг дүр байдаг. Тэгсэн чинь Аглуу ах бол харагдаж байна. За мөн одоо Инх хоёр ах харагдаж байна тийм ээ. Найруулагч жүжигчин Инх хоёр ах сүүлийн үеийн Монгол кинонууд дээр бол Инх хоёр ах бол нэлээд гой дүрүүдийг бол бүтээж байгаа. За мөн одоо Исчүү ах тэр цаан сууж байгаа харагдаж байна. Тэгэхээр одоо нөгөө дөрвөн гол дүрийн маань бол 3 нь баг эргэж ирэх юм болоо даа гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан дуртай киноны маань үргэлжлэл гарах гэж байгаа миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд тун удахгүй бас албан ёсны мэдээллүүдээр эргээд уулзцгаая. За дараагийн танилцуулах уран сайхны кино бол Бид хэмээх уран сайхны кино байна. Тэгээд детектив драм төрлийн ийм уран сайхны киноны постэр бол цацагдсан байгаа. Батмин дах манай подкастаар ороод бас энэ киноны талаар бол хэсэгхэн бас ярьж исэн тийм ээ. Ийм кинонд тоглож байгаа гэд тэрхүү кино нь одоо биелэлээ олж одоо тун удахгүй үзэгчдийн хүртэл болоход ойрхон ирсэн байна. 4 сарын 28-наас эхлээд бүх IPTV болон OTT-гээр цацагдах нэ. За хамгийн гол нь энэ киноны ерөнхий найруулагч болон зохиолчор бол найруулагч Даваазул ажилласан байгаа. Ethic Production-ы ерөнхий найруулагч байгаа. Тэгээд Ethic Production бол дата киноноос хойш бол хэсэг завсарласан. Гэтэ энэ кино бол Ethic-ийн кино биш шүү. Зөвхөн Даваазулын өөрийнх нь хийж байгаа юм кино гэсэн шүү манайхаа. Тэгээд детектив драм төрлийн кино гэж байгаа. Тэгээд үнэхээр сонирхолтой санагдаж байна. Постерын хувьд бол надад нөгөө нэг Div гэдэг киноны постертай бол нэлийн төстэй санагдлаа. За гэхдээ кино бол мэдээж детектив драм гэж аим чи мэдээж тис ондоо кино бол байх нь ойлгомжтой. Тэгээд постерыг хараад бол одоогоор бол яг юу ч ойлгохгүй байна. Ямар ч байсан кино үзсний дараа бол энэ хүмүүс яагаад инээгээд яагаад чухал царайлаад яагаад тэрвэрлдээд ч юм уу те яагаад ингээд нэг нь ганцаараа час улаан хувц өмссөн байгаа маягаа гэд бүх юм нь бол тодорхой болох байхаа маш их утга агуулмжтай юм постэр
болов уу гэж бодож байна. Гэхдээ мань одоогоор ойлгохгүй нөө. За дараагийн танилцуулах кино бол Mad кино байна. Тэгээд Mad киноны албан ёсны постерууд бол цацагдсан байгаа. Би өмнөх базаагаар бол та бүхэнд бас ийм Mad гэдэг ийм зөв фильмийн ээлжид бүтээл хийгдэх гэж байгаа юм байна. Ийм жүжигчд орсон юм байна гэдээ бас танилцуулж байсан та бүхэн санаж байгаа тийм ээ. За тэгвэл одоо энэхүү Mad киноны постэр бол албан ёсоор цацагдсан. Тэгээд хин гол дүр, хин туслах дүр гэдэг нь бүх юм тодорхой болсон байгаа. Тэгээд Mad киноны нэг гоё бас таалагдсан зүйл нь гэх юм бол Ганзаа ах энэ кинонд бол гол дүр тоглож байгаа. Маскийн ган зөриг ах шүү дээ. Одоо цэцгээгийн ган зөриг гэдэг жүжигчин бол Mad киноны гол дүр тоглосон байгаа. Тэгээд Ганзаа ахыг бол миний мэдх юм бол Овжоо охид кинон дээр л гол дүрээр би бол харж исэн. Тэгээ өөр кино тоглосон байж магадгүй гэхдээ би бол үзэж байгаагүй. Тэгээд энэ жүжигчин маань өөрөө бас тэг хошин урлагийн жүжигчин. Нийтмийн кинонд төлхөө баг төлхөө гэж баг тоглосон ихэнх киноны нийтмийн кино байдаг тийм ээ. Тэгсэн чинь одоо ингээд экшн кинонд ингээд ороод ирлээ. За тэгээд энэ хүртэл мэдээч одоо Ганзаах маш их зүйлийг туулсан, маш их хөдөлмөрлсөн, хүч гаргасан. Өмнөх одоо нөгөө одоо над шиг давхар ирүүтэй те ган зөрөг одоо бүр байха болоод ийм амар фит би хаатай болцсон ийм фитнесийн ийм тамирчин те хүүтэн царай мараатай сахал махалтай ийм эвгүй ган зөрөг ирсэн. Тэгээд энэ ган зөргийг бид нэр одоо Mad гэдэг киноноос хамгийн анх удаа одоо харах нэ. Тэгэхээр энэ Mad гэдэг кино бол миний хувьд бол энэ сарын хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг байна. Тэгээд 4 сарын 24-өөс эхлэн бүх кино театраар гарах юм байна лээ. За дараагийн мэдээ бол одоо найруулагч Эрхэн Бүрэн бол өөрийнхөө Facebook дээр working гэдэг нэг юм зураг тавьсан байгаа. Тэгээд нөгөө тамхины цэг дэрх мэдээ гэдэг шиг одоо бидний нэг Counter Strike тоглодог группийн тэндээс сонссон мэдээгээр бол одоо OI Entertainment-ийн бол цоошин уран бүтээлтэй одоо ханцуу шамдан орж эхэлж байгаа юм байна лээ. Тэгээд ямар кино гэдэг нь бол одоогоор бол тодорхойгүй. Гэхдээ ямар ч байсан тун утгагүй зураг авалт нь хийгдээд энэ намар бараг нээлттэй их шахуу тим киноны ажил эхэлж байгаа гэдэг ийм мэдээлэл бол ирсэн байгаа. За тэгээ OI Entertainment-ийн маань бол одоо хамгийн сүүлд No Rules 3 гэдэг одоо цуврал киногоо бол вүүгээр бол цацсан байгаа. За тэрний өмнө бол 3 дахь цохилт гэдэг киног бол бас үзэгчдэд хүргэсэн байгаа тийм ээ. Та бүхэн бас сайн мэдж байгаа. Мөн одоо хамгийн сүүлд би OI-ийнхнийг тусгаар тогтнол кинон дээрээс харж ийсэн. Тэгээд тусгаар тогтнол кинон дээр бол ер нь продакшнууд бол яг багцаараа харагдаж шиг байсан шүү те. Falco-гийнхэн ихэнд нь ингээл бөөндөө сууж исэн, нэг хэсгийн сцен дээр гарч исэн. За тэгээ OI-ийнхэн болохоор бас нэг хэсэг дээр нь хужаанаар болцсон гарч исэн. За тэгээ ямар ч байсан тун удахгүй шинэ уран бүтээлтэй орох гэж байгаа юм байна лээ шүү. За тэгээ базаа маань бол одоо кино уран бүтээлтэй холбоотой ганц ширхэг стори байсан ч гэсэн та бүхэндээ бас хүрхийг зорддог байгаа. Тэгэхээр энийг бас нэг юм ховж юм ээ гэж бити хараарэ. За дараагийн уран бүтээлийг танилцуулахаас өмнө би өнөөдөр бас нэг өөрийнхөө Facebook дээр бичсэн постыг та бүхэнд бол хальт цогсхон бас дурдъя. Би нөгөө нэг маскийн одоо баярлаа ээжээ, өөрийгөө тооддоггүй хүн, соёлын довтлогоо гэх мэт одоо уран бүтээлүүдэд аягүй дуртай байхгүй юу? Хайр харуулсал гэдэг ч юм уу. Тэгээд ингээ ерөнхийдөө маск маань ойрд бас ийм гоё дэлгэцийн уран бүтээл хийгээгүй учраас маскыг ингээ шинэ уран бүтээлээ хийгээч гэдэг байдлаар нэгэн постыг хийсэн. Тэгсэн чинь доор нь айгүй гоё тийм шинэ уран бүтээлийн мэдээ ирсэн байгаа. За ямар комент ирсэн бэ гэхээр жүжигчин Эрдэнэзан ах комент бичсэн байсан. За уран мөксөнд баярлаа дүү. Одоо 20 жилийн ойн хүрээнд баярлаа ааваа уран бүтээл маань тун удахгүй олонний хүртэл болно гинэ. За ийм гоё мэдээ ирсэн. Тэгээд за нөгөө баярлаа ээжээ гэдгийг нь одоо арай өөр хөвлөмөр байх нь шүү дээ. Баярлаа ааваа гэдэг уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртэл болох нь шүү. Тэгээд маскийн маань бас энэ жил 20 жилийн ой болж байгаа юм байна. Mask production бол бас миний хамгийн дуртай продакшнуудын нэгээ. Тэгээд би хошин шогтон дуртай хийдэг уран бүтээлүүд кинонуудад нь бас үнэхээр дуртай. Тэгээд баярлаа ааваа гэдэг кино тун удахгүй. За тэгээд удахгүй нээлттэй их гэж байгаа кинонууд болон хийгдэж байгаа кинонуудын талаар бол нэг иймэрхүү мэдээлэлүүд бол цацагдсан байна. Тэгээд одоо хэдүүлээ кино урлагийн эргэн тойронд болж буй мэдээллүүдэд танилцгаая.
За хамгийн ихний мэдээлэл бол одоо жүжигчин дөлгөөнтэй холбогдож байна. Тэгээд Mongolic гэд пэйжээс бол энэхүү мэдээллийг бол цацсан байсан. Netflix-ийн кинонд тоглосон дөлгөөний дараагийн тайз Мариинский театр Broadway. Авьяаслаг гоо үзэсгэлэн төгс дөлгөөн Казахстан улсад Tamerlane кино нээлттэй оролцож монголчуудаа огшоосон. Тоглон Төмөр хааны хайртай бүсгүй сарайн дүрээр дөлгөөн Netflix-ийн үзэгчидтэй уулзаж байна. Тэгвэл Монгол хаан жүжиг түүнийг дэлхийн алдартай театруудын тайзныг гаргах нь нэгэн тодорхой боллоо. Мариинский театр алдарт Broadway жүжигчин бүрийн мөрөөдөл бидтэй. Бавуугийн лавг сүрэнгийн зохиол Тамаггүй төр буюу Монгол хаан жүжиг дэлхийн театрын ертөнцид 100 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй алдарт Нидерландер групп Broadway болон Америкийн нэгдсэн улсад гаргахаар өнгөрсөн оны 12 дугаар сард Нью-Йорк хотноо хоёр талын продюсерийн баг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Нидерландер групп нь Broadway-ийн 41 театрын 9 театрыг эзэмшдэг бөгөөд дэлхийд даяар 30 гаруй театртай салбарын тэргүүлэгч продюсинг групп юм. 2023 онд Лондонгийн алдарт Колизеум театрт олон улсын анхны аялан тоглолтоо хийж Лондон хотыг бүтэн сарын турш монголоор амьсгалуулж 40 мянган үзэгчдэд хүрсэн Монгол хаан жүжигэнд дэлхийн олон орны продюсеруудын хараанд өртсөн гэж тус жүжигийн багийнхан бахархалтайгаар мэдэгддэг. 2024 онд Base Entertainment Asia-гаас хамтран санхүүжүүлсэн Сингапурын Marina Bay Sands Азийн нээлттэйхийн амжилттай тоглогдож 2025 оны 10 сарын 10-наас 26-ны хооронд Япон улсад тоглогдсон. Энэ оны 9-р сард Оросын алдарт Мариинский театрт урилгаар тоглогдох гэж байгаа аж. Америкийн нэгдсэн улсад нээлттэй хийх Монгол хаан жүжигийн аялан тоглолтын тов 2027 оны эхний улиралд зарлагдана гинэ. За тэгэд энэ оны 9-р сараас эхлэн Оросын алдарт одоо Мариинский театрт бол Монгол хаан жүжиг маань бол тавигдах нэ. Тэгээд дэлхийд даяар бол Монгол хаан буюу одоо Тамаггүй төр жүжиг маань бол тавигдж байгаад миний хувьд бол баяртай байна. Баяр хүргье уран бүтээлчдэд. За тэгээ Монголын кино зах зээлийн хувьд бол нэг иймэрхүү зүйлс болоод өнгөрлөө. Тэгээд ойрд бол маш гой кинонууд бол нээлттэй хийх гэж байна. Бас маш гой кинонууд бол хийгдээд эхэлсэн байна. За мөн одоо кино урлагийг тойрсон мэдээллүүд бол ерөнхийдөө бол бага байна. За зах зээл бол нам гүн байна. За манай Аригүн подкастын хувьд бол одоо season 7 маань бол тун утгагүй эхлэх гэж байгаа. 5 дугаар сарын ихэр бол зураг авалт маань эхлэх гэж байгаа. За ямар уран бүтээлч жүжигчд орох вэ гэж хүмүүс маш их асууж байгаа. За ерөнхийдөө бол 10 хүн бол confirm аль биесээр бол confirm хийгээд баталгаажсан байгаа. Та бүхэнд бол одоо бүгдийг нь бол хэлж чадахгүй нэ. Ягаад гэвэл бас дунд нь бас тодорхой хэмжээнд бол өөрчлөлт ордог. Орох үедээ бол ордог байгаа. Зарим жүжигчд бол гинтийн ажил гарсны улмаас оролцох боломжгүй гэдэг ч юм уу те. Янз янзын асуудал гардаг. Тиймээс бол бүгдийг нь хэлэх боломжгүй байна. Гэхдээ хоёр уран бүтээлчийг бол цохон хэлэхэд бол одоо найруулагч Синг дөрж ах бол аль бие ёсоор орхоо бол мэдэгдсэн байгаа. За мөн одоо Fantastic Production болон Made by Tamir Entertainment-ийн найруулагч Тамир оролцоо бол мэдэгдсэн байгаа. За тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Sow Media хамтран ажиллаа. Нэрийн нэг зүйлийг хэлэхээ марчихсан байна. Манай подкасттай хамтран ажиллахыг хүсэх юм бол та бүхэн миний Facebook-гээр болон одоо доор гарч байгаа миний утасны дугаараар холбогдоорой.